Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. 4 сар гаруй үргэлжилсэн Америкийн нэгдсэн улс болон Ираны дайн зогсож магадгүй гэсэн сайн мэдээ өнөөдөр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Тодорхойлох юм бол Америкийн нэгдсэн улс болон Иран урьдчилсан тохиролцоонд хүрчээ. За энэхүү мөргөлдөөнийг зогсоох инхийн тохиролцоонд хүрч 6 дугаар сарын 19-нд буюу энэ баасан гарагт Швейцарт албан ёсоор гарын хэсэг зурхаар болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Талуудын хүрсэн урьдчилсан энэхүү гэрээнд Орон улсын хоолойг мэдээж хэрэг дахин нээх, Ираны эсрэг хэрэгжүүлж байгаа Америкийн нэгдсэн улсын 20 арга хэмжээг буулгах, зогсоох, за мөн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 2 сарын хугацаанд нэмэлт хилэлцээ хийх буюу энэ хугацааг сунгах зэрэг асуудлууд бол багтсан байгаа. За Пакистан улсын хувьд бол энэ хилэлцээний гол зуучлагчаар ажилласан. За хилэлцээрийн талаарх мэдээлэл гарсны дараа харин дэлхийн газрын тосны зах зээлд эерэг нөлөө үзүүлж газрын тосны үн 4%-аас илүүгээр буурчээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайнд өнөөдөр буюу Америкийн нэгдсэн улсын цагаар ням гарагт цэг тавих асуудал эцэслэгдэнэ гэж бол өчигдөр өөрийнхөө Truth Social хаягаар мэдээлж ирсэн. За мөн зуучлагч Пакистан улсын зүгээс ч гэсэн энэхүү хилэлцээр ердөө 24 цагийн дотор хийгдэх бөгөөд ихэнх асуудлууд нь цэгцэрсэн. Одоо цахимаар гарын үсэг зурвалах ажлыг л зохион байгуулж байна гэж хэлж ирсэн. За үүнийг ч гэсэн баталж Ираны гадаад зэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч санууж бичгийг одоо яг хизээ байгуулах хэсгийг харахад үлдлээ. Гэтэ маргааш бол бишээ гэж өчигдөр бол мэдэгдэжсэн. Үүнээс яг тухайн үед буюу одоо энэ урьдчилсан тохиролцоонд хүрэхээс өмнө Ираны тал энэ асуудлаар яарахгүй байгаа нь харагдчихсэн. Өөрөөр хэлэх юм бол өөрсдийн саналыг нөгөө талд Америкийн нэгдсэн улсад хүлээн зөвшөөрүүлэхээр цаг авах оролдлого бол хийж байсан. Харин Ираны баяжуулсан ураны нөөцийн асуудлаар цагаан ордноос сэтгүүлчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс асуухад бүх юм дуусаад буюу энэхүү талууд гал зогсоогоод энхийн гэрээ байгуулсны дараагаар аажуу болсны дараагаар бид нар өөрсдөө очиод зохицуулна гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол устгах үйл ажиллагаа явуулна гэж цаад утгаар бол илэрхийлсэн. За гэрээний харин бүрэн их олон нийтэд одоогоор бол ил боглоог байна. Гэхдээ Ираны цөмийн хөтөлбөр 20 арга хэмжээний асуудлаар зарим санал зөрөлтөн талуудын дунд бол үлдсэн хിവэр байгаа гэж шинжээчид онцолж байгаа. За учир нь олон 10 жилийн турш барууны орнууд Ираны цөмийн бөмбөг үйлдвэрлэж байна хэмээн буруутгасаар ирсэн. Энүүдад ч гэсэн цөмийн хөтөлбөрөө зогсоо гэсэн гол шаардлагыг бол Америкийн нэгдсэн улсаас Иранд тавьж байсан. Харин Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө инх тайвныг сахиулах зорилгоор судалгааны зорилгоор ашиглаж байгаа гэж өөрсдийн байр суурийг илэрхийлдэг. За энэ удаад талууд хизээ гэдэг нь тухайн үед бол ийм урьдчилсан тохиролцоонд хүрэхээс өмнө мэддэхгүй л байгаа болохоос ш дайн дуусгах асуудлаар санал нэгдсэн гэдэг нь харагдчихсан гэж шинжээчд дүгнэжсэн. Ийхүү өнөөдөр урьдчилсан тохиролцоонд хүрснээр энэ Ираны цөмийн хөтөлбөрөөс бусад асуудлаар ерөнхийдөө бол асуудлууд нэг тийшээ цэгцэрсэн гэж бол харагдаж байгаа. За Пакистаны ерөнхий сайд Шейхбаз Шариф инхийн гэрээ байгуулахад маш ойрхон байна гэдгийг бол баталж хэлж ирсэн бол Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи ч гэсэн төрийн мэдлийн телевизтэй өгсөн ярилцлагада Америкийн нэгдсэн улстай хилцээр хийхэд маш ойрхон байгаа. Энэ хилцээрт Израиль Ливаны дайныг дуусгах асуудал ч гэсэн багтсан байгаа. За Орон улсын хоолойг нээхээс гадна Ираны зүгээс ямар шаардлага тавьсан бэ гэхээр мэдээж хэрэг Ираны бомбууд дээр тавьсан Америкийн нэгдсэн улсын хоригуудыг буулгах тухай тусгагдсан байгаа гэдгийг бол баталж ирсэн юм. Ийхүү талууд бүгд дайныг зогсоох урьдчилсан тохиролцоонд бол хүрсэн ихэнх асуудлууд цэгцэрсэн гэдгийг бол илэрхийлжсэн. За энэ утгаараа ч өнөө өглөө ийхүү гэрээ бол байгуулагдлаа. За гэхдээ сая хэлсэнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яг ямар тохиролцоонд хүрсэн тодорхойгүй олонний анхаарлыг бол ихээр татсан. Нэг талаас санаа зовоосон бас хിവэр. За Трампын хувьд юмс өөрийнх нь бодож байгаагаар амархан, хурдхан нэг тийшээ болохгүй бол өөрөөр хэлэх юм бол цаад утгаараа Иран үгэнд нь орохгүй бол Америкийн нэгдсэн улс мэдээж хэрэг ашиглахыг хүсэхгүй байгаа ч гэсэн эцсийн одоо ашиглах арга бас бий шүү гэдгийг сануулад амжсан. За энэ бол мэдээж хүчээр Ираныг дарах гэсэн агуулгатай. Ямар хүчвэ буюу одоо ямар зэвсгээр, ямар аргаар гэдэг нь ерөнхийдөө бас ойлгомжтой гэж судлаачид анхааруулж байна. Ойрхон дорндод дэлхийн баруун хэсэгт дэлхийн улс орнууд ийхүү одоо харилцаагаа нэг тийшээ болгохоор асуудлуудыг цэгцэлж байгаа энэ цаг үед манай бүс нутагт зүүн хойд Азад улс орнууд харилцаагаа улам батжуулсан юм үйл явдал өнгөрсөн 7 хоногт болсон. Энэ бол мэдээж хэрэг манай урт турш бүгд найрамдах хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпиний бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад хийсэн айлчлал. За 7 жилийн дараа хийсэн энэ айлчлалаар мэдээж хэрэг Умар Солонгос Ши Жинпиний ерөнхийлөгчийг маш хүндэтгэлтэйгээр ухтан авч 2 өдрийн өндөр хүлээн авалт төрийн айлчлалыг зохион байгуулсан. Судлаачдын таамаглаж байснаар мэдээж хэрэг
олон улсын анхаарлыг татсан тийм үр дүн яриа хэлцээр хийгдээгүй ч гэсэн Ши Жинпиний айлчлал буюу тэрээр өөрөө Умар Солонгост инхүү биеэрээ очсон дэлхийн нийтэд харуулж болох Умар Солонгосын дипломат ялалт байлаа гэж дүгнэж болохоор байгаа. Тус улсын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр Ши Жинпин ерөнхийлөгч он гарснаас хойш анхны гадаад альчлалаа тус улсад хийсэн хоёр улсын харилцаа ямар түвшинд байдгийг харуулсан үйл явдал боллоо гэж онцолсон. За Ким Жонг Уны хувьд бол мэдээж хэрэг дэлхийн нийтэд ялангуяа хизээч найрамдахгүй нэгдэхгүй гэж зарлаад байгаа Өмнөд Солонгост цаашлаад барууны улсуудад хятад улс бол манай чухал түнш хамтрагч хийвэр байгаа шүү гэдгийг баттган харуулсан үйл явдал болсон. Харин хятадын хувьд ч гэсэн бас шалтгаантай очсон гэж бол хөндлөнгийн судлаачдын зүгээс харагдаж байгаа. Мэдээж хэрэг энэ бүс нутагтаа Хятад улс бол эдийн засаг, технологи зэрэг бүх хүчээрээ давмгай байгаа нь үнэн. За Оросын холбооны улс болон Умар Солонгост аль алинд нь ямарваа асуудал тулгархад Хятад улс ч гэсэн туслах нь үнэн. Ер нь тусалсаар ирсэн гэдгийг Орос Украины дайгснаас хойш Оросын холбооны улсын экспортын гол түнш нь Хятад байсаар ирснийг бол харж болно. Гэхдээ Оросын холбооны улс Умар Солонгост хоёр хоорондоо харилцаагаа бэхжүүлээд ирэх юм бол энэ нь мэдээж хэрэг Хятадын анхаарах асуудал болоод ирж байгаа. Дайгснаас хойш сая хэлсэнчлэн Хятад улс Оросын холбооны улсын эдийн засгийн гол түвш байсан бол Умар Солонгос харин Оросын холбооны улсын цэрэг зэвсгийн гол түвш байсан. За хоёр улсын хувьд бол хоорондоо хоёр дахь замаа буюу одоо гүүрээ бариад явж байгаа. За энэ замаар Оросын холбооны улс руу Умар Солонгосоос цэрэг зэвсгийн тусламж шууд хүрэхэд бол илүү амар болно гэж талууд үзэж байгаа. Ийхүү Путин болон Ким Жонг Ун хоёр харилцаагаа Хятадаас давуулж болохгүй учраас үүнээс нэг талаас урьдчилан сэргийлэх эсвэл сануулгах зорилгоор Ши Жинпин Умардад айлчлалаа гэж бас зарим шинжээчид дүгнэж эхэлсэн. За 6 сарын 8-ны өдөр буюу айлчлалын эхний өдөр Ши Жинпин оройн хүлээн авалтын үеэр манай хоёр улс бол уул ус, гол мөрөн, за мөн ижил хувь заяагаар холбогдсон юм а хэмээн цохон тэмдэглэсэн бол Ким Жонг Ун манай улс Хятадтай харилцаагаа нэн тэргуунд тавьж нэг Хятад бодлогыг тууштай дэмжих болно хэмээн байр сууриа илэрхийлжээ. За Хятад улс бол мэдээж хэрэг Умар Солонгосын улс төр болон эдийн засгийн гол түнш дээрээс нь өөрсдийн Пуужингийн хөтөлбөрөөс болоод олон улсын хоригуудад ихээр өртдөг. Энд нь харин Хятад улс бол өөрсдийнх нь гол арт тал болно гэж бол итгэдэг. За хойд Солонгосын Умар Солонгосын ер нь Умар Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудал дэлхийд дахинаа ихээхэн яригддаг боловч энэ удаагийн айлчлалаар бол энэ асуудлаар талууд огт хилцээг. Өөрөөр хэлэх юм бол Хятад улс ер нь сүүлийн жилүүдэд энэ асуудлаар төдийлөн бас яриха болсон гэдгийг хэвлэлүүд ялангуяа барууны хэвлэлүүд бол мэдээлж байна. За гэхдээ энэ мэдчлэн дэлхийн хэвлэлүүдээр талуудын одоо уулзалт айлчлал маш сайхан боллоо. Амжилттайгаар одоо өндөрлөлөө Ши Жинпинийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа гэх зэрэг асуудлуудаас өөр бас нэг асуудал байгаа. Ши Жинпин энэ айлчлалаа хоёр улсын социалист ирээдүг илүү нэгтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн ч гэсэн энэ удаагийн айлчлалаар бас үр дүн авчирсангүй. За учир нь Хятад улс Умар Солонгосыг өөрсдийнх нь загвараар явахыг хүсдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрсдийг нь одоо рол модель болгоод өөрсдийнх нь загварыг одоо жишг болгож Умар Солонгосыг хөгжихийг бол одоо нэг талаас ятгадаг. За энд нь нэг намын системтэй болж гадны худалдаа хөрөнгө оруулалтыг татах замаар социалист системээ зэрэгзүүлж явахыг бол хэлж байгаа. Харин Ким Жонг Уны хувьд энэ удаад ч гэсэн энэ талаарх шинжилгээний ямар ч төлөвлөгөөг бол танилцуулахгүй байгаа зогсохгүй Хятадын энэ санааг дэмжихгүй байгаа гэдгээ нэг талаас илэрхийлсэн гэж харин шинжээчид таамаглаж байна. Ши Жинпин ерөнхийлөгч ийхүү Умар Солонгост өнгөрсөн 7 хоногт айлчилсан бол түүний дараах Хятадын гадаад бодлогыг тодорхойлогч төрийн өндөр албан тушаалтан за Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бүгд найрамдах Хятад улсын гадаад иргэн сайд Ваны Монгол улсын гадаад харилцааны сайд Батцгийн урилгаар Монгол улсад 2 өдөр айлчлаа. За тэрээр 13-ны өдөр буюу Бямб гарагт Улаанбаатарт ирсэн бөгөөд өнөөдөр бол буцсан. За айлчлалын тухай мэдээлэхээс өмнө ер нь Ваны гэж хинбэ гэдэг талаараас дуртах нь зүйтэй. Тэрээр өдгөө 73 настай бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн туршлагатай дипломатчдын нэг бөгөөд Хятадын гадаад бодлогыг тодорхойлогч гол стратегич нэ гэж хэлж болно. За оны 2013-аас 2022 он хүртэл 9 жил Хятадын гадаад иргэн сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Тэгээд 2023 оны 7 дугаар сард өөрийн залгамжлагч Цинган нь албан тушаалаас огцорсны дараагаар дахин энэ хүү томилогдсон ажиллаж байна. За Цинганы хувьд Ши Жинпиний маш ойрын хүн гэгддэг байсан Хятадын гадаад харилцааны салбартаас одоо маш шинээр танигдж байсан ийм нэртэй улс төрч байсан боловч Америкийн нэгдсэн улс
бас нэгэн одоо дуйлан гарсны дараагаар энэхүү албан тушаалаас бол төд удалгүй огцорсон байдаг. За олон жил хятад хоёр ажлыг олдоо тусад нь хувааж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол намын өндөр түвшний хүн гадаад бодлогыг шийдвэрлэж мөн гадаад хэргийн сайд нь түүнийг олон нийтэд тайлбарлаж өгдөг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол гадаад бодлогыг тодорхойлогч мөн гадаад хэргийн сайд хэмээх одоо юм хоёр албан тушаал тусдаа байсаар ирсэн. За гадаад улс орнууд сайд юугийг чухал гэж үздэгч яг бодит эрх мэдэл дээр нь илүү одоо гэдгийг мэддэг учраас сайдын мэдээллийг бас маш болгоомжтой хүлээж авдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол түүний цаана гадаад бодлогыг тодорхойлогч өөр хүн байгаа гэдгийг бол мэддэг байсан. За тэгвэл Чинган гадаад хэргийн сайдаар ийхүү 207 хоног ажилласны дараа гинт чөлөөлөгдөөд үүний дараа Ваны намын гадаад бодлогын тэргүүн ба гадаад хэргийн сайдын албыг зэрэг хаших болсон. Зэнхүү давхар үүрэг нь тухайн үедээ бол төр зүрийн одоо байсан боловч бараг 3 жил инх үргэлжилж шийдвэр гаргагч ба олон нийтэд тайлбарлагч одоо хоёр үргийг Ваны инхүү одоо 3 жилийн турш хийсээр ирсэн. Тэгэхээр Ваны үг хэлэх юм бол энэ бол хятадын гадаад хэргийн сайд үг хэлж байгаа зогсохгүй гадаад бодлогыг одоо дамжуулж байгаа яам удирдах яваа хүн биш хятад улсын гадаад бодлого эдийн засаг гэх мэт гол секторуудын бодлогыг тодорхойлогч гэж дэлхийн нийт бол хардаг болсон. За ялангуяа Хятад Америкийн хооронд худалдааны дайн дэгдэж харилцаа муудах үеэс Ваныгийн үр өрөөлийг бол дэлхийн нийтээр бол одоо харсан баталсан байдаг. За ийхүү Монгол улс дахь айлчлалын тухай та бүхэнд дэлгэрүүлэн мэдээлэл хүргэх гээд өмнөх айлчлалын тухай гэх юм бол Ваны Хятадын гадаад хэргийн сайдын хувьар манай улсад 3 удаа ирсэн байдаг бөгөөд энэ удаа 4-р удаага зочилж байна. За зорилго нь хоёр улсын иж бүрийн стратегийн түвшлийн харилцааг бол баттгах байсан гэж албан мэдээнүүд бол мэдээлж байгаа. За тэрээр 2018 оны 8 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийжсэн. 2020 оны 9-р сард Монгол улсад айлчсан цар тахлын үеийн өндөр түвшний харилцааны бас нэг байсан гэж бол шинжээчд үздэг. За дараа нь 2022 оны 8 дугаар сарын 7-наас 8-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж хоёр улсын худалдаа, дэд бүтэц, хил дамнасан хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол 2018 оноос хойш 2 жилийн зайтай 3 удаа айлчлаад ийхүү одоо 4 жилийн дараа 4-р айлчлалаа хийжээ. За албан мэдээний тухайд Монгол улсын гадаад харилцааны сайд Батцэг Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ванытай энэ сарын 13-нд одоо ирсэн өдөр нь албан ёсны хилцээ хийсэн талууд Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлт дүгнэлтөгч харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж улс төрийн харилцан ойлголцол итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар бол санал солилцсон. За уулзалтын үеэр талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хүчлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлолоо. За эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд харин хоёр улсын төрийн тэргүүнээр тохиролцсон худалдааг 20 тэрбум Америк долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, за мөн бомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэх зэрэг маш чухал асуудлуудаар бол ийхүү хэлэлцжээ. За Хятадын гадаад хэргийн сайд Ваны өчигдөр харин Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхбат бараалгасан. За гадаад хэргийн сайд Ваны хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаа гэдгийг илэрхийлсэн. За тэрээр бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинээс ерөнхийлөгч Хүрэл Сүхбат мөн төрсөн өдрийн мэндчилгээ төвшүүлсэн албан цагтлыг гардуулсан юм. За энэ хүн мэндчилгээ нь урт хугацааны доктортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. За харилцан итгэлцлээ бэхжүүлэн иж бүрэн стратеги түвшинлийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ тэмдэглэжээ. За уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрөлийг олшуулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, мөн сая хэлсэнчлэн маш олон чухал салбаруудад бас хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятадын гадаад хэргийн сайд Монгол улсын ерөнхийлөгчтэй ч зэн талаас ийхүү харилцан баттгалаа. Ийхүү Хятадын гадаад хэргийн сайдын Монголд хийсэн 4 дахь айлчлал манай улсад бас гадаад бодлогын үзэл баримталтаа заасанчлан хоёр хөрштэйгөө, хоёр мөнхийн хөрштэйгөө харилцаагаа нэн тэргүүл тавьсан зорилтоо баттгсан ийм чухал үйл явдал боллоо. Ийхүү Ваныгийн айлчлал магадгүй дараагийн түвшний айлчлал буюу бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпиний Монголд айлчлал хийж магадгүй гэдгийг баталсан үйл явдал боллоо гэж судлаачид мөн хэлж байна. За энэ сарын 14-нд буюу өчигдөр
Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн төрсөн өдөр болсон. Сайн хэлсэнчлээ. За Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай нэг өдөр төрсөн байдгийн байна. За өчигдөр Хүрэл Сүх ерөнхийлөгч 58 нас хүрсэн бол Дональд Трамп ерөнхийлөгч 80 нас хүрчээ. За тэгвэл сонирхолтой нь тэднээс нэг өдрийн дараа буюу өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпиний төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Тэрээр 73 нас хүрч байна. Дональд Трампын хувьд 80 нас хүрснээр Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх ерөнхийлөгчийн албыг энэ насанд хашиж байгаа 2 дахь хүн болж байна. За түүний өмнө Жо Байден ерөнхийлөгч 80 гартлаа мөн энэ албыг хашсан байдаг. За тэгвэл 80 нас хүрээд хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг тухай Америкийн хэвлэлүүд онцлон мэдээлж эхэлсэн. За Харвардын судлаачдын олж тогтоосноор хүн 40 нас хүрээд тархины чадамж нь 5%-аар багасч эхэлдэг бол 70 нас хүрснээс хойш энэ явц нь илүү хурцдаг юм байна. За эрэгтэй хүний хувьд харин дундаж наслалтаас 76.5 байдаг гэх сонирхолтой судалгаануудын үр дүнг бол танилцуулсан. Харин Pew судалгааны төвөөс нийтлсэн судалгаагаар дэлхийн нийт 186 улсын 16-ийнх нь удирдагч Дональд Трампаас насаар ах байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол 80-аас дээш насны хүмүүс бол удирдах байна гэсэн. Үүнээс хамгийн өндөр настай нь Камеруны ерөнхийлөгч Пол Бия 93-тай байгаа бол Сауди Арабийн хаан Салман бин Абдул-Азиз Ал Сауд 90 настай байгаа юм байна. За Камеруны ерөнхийлөгч энэ албыг сүүлийн 44 жил хашиж байгаа гэдгээр онцлог. Дэлхийн хамгийн өндөр настай Ахмад 10 удирдагч нарын дийлэнх нь харин Африкийн орнуудыг бол удирдах байгаа. За үүнд Малави, Зимбабwe, Конго, Уганда зэрэг улсуудыг дурдж болно. Түүнчлэн эдгээр 10 улсын 7 нь эрхчлөө хязгаарлагдмал хүний эрхийн зөрчил маш ихтэй гих улсуудын тэргүүнээр байна гэж Pew судалгааны төвөөс онцолж байгаа юм. За тэгвэл нөгөө талд хамгийн залуу удирдагчаар саяхан сүр дүлэнтэйгээр томилогдсон Непалийн ерөнхий сайд 36 настай Бален Шах нэрлэгдэж байгаа. За Бален Шахын хувьд зээ үеийн залуусын удирдсан бослогын дараа инхүү сонгогдсон бөгөөд ерөнхий сайд болохоос өмнө TikTok, YouTube зэрэг сувгуудаар гол орлогоо олдог байсан юм рэпер байсан. За тэрээр тангарага өргөхийнхөө өмнө улс орны нэгдмэл үнэт зүйлийн тухай дуу хүртэл одоо өнгөрсөн 7 хоногт цацаад амжсан. За түүний дараагаар харин Исландийн ерөнхий сайд 38 настай Криструн Фростадотир залуу удирдагчаараас нэрлэгдэж байна. За харин дэлхийн удирдагчдын дундаж насны тухайд дэлхийг удирдах яваа хүмүүсийн дундаж нас нь бол 63 нас байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийт удирдагчдын 3/2 нь дийлэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч, бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч, Оросын албаны улсын ерөнхийлөгч нар дэлхийн нийт удирдагчтай харьцуулахад насаар хавьгүй ахмад хүмүүс байгаа бол манай улсын ерөнхийлөгчийн хувьд харин энэхүү дундаж насны бүлэгт нь тооцогдож байгаа юм байна. Хиймэл оюуны хурдтай хөгжил дэлхийн нийтийн санааг зовоож байгаа энэ цаг үед томоохон улсууд энэ асуудлаар бие биедээ нөлөөлөхийг бол оролдож эхэлсэн. За энэ жишээг Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хооронд байнга бол үргэлжилсээр ирсэн. За тэгвэл хамгийн сүүлд Хятадын өөрсдийгөө нууцлсан бүлэг хүмүүс цахим сүлжээг ашиглан Америкийн нэгдсэн улсын дотоод дахь хиймэл оюуны асуудал архамаргаанд нөлөөлөхийг оролджээ. За ChatGPT-гийн толгой компани болох OpenAI 6 дугаар сарын 10-нд гаргасан тайлан мэдээндээ Хятадынх байж болзошгүй 2 хаягийг олж тогтоосон бөгөөд тэд Америкийн нэгдсэн улсын технологийн бодлогын талаарх мэдээлэл саналыг цахим сүлжээнд тарааж өгчээ. Тодорхой зорилгоор нөлөөлөх гэж оролцсон гэсэн. Тодруулах юм бол нэг бүлэг нь хиймэл оюуны дата төвүүдийг барьснаар Америк даяар айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг нэмэхэд нөлөөлнө гэж бичсэн гэх мэтээр одоо ийхүү иргэдийн санал бодолд нөлөөлөх гэж оролцсон. Харин нөгөө бүлэг нь Америкийн технологийн бодлого тарифыг шүүмжилж Хятадтай хийж байгаа өрсөлдөөндөө хэрэглэж байгаа муухай арга зэргээр бол шүүмжилжээ. За тэд гэхдээ Америк хаягуудаар бичиж байгаа юм шиг буюу өөрсдийгөө Америк хүмүүс шиг харагдуулж бол халахалсан гэж OpenAI мэдээлсэн. Тодруулах юм бол одоо олон Америк хүн шиг олон янзын хүмүүс шиг хаягууд дүр бүтээгээд захим сүлжээнд бүхэл платформудаар ашиглаж өөрсдийнхөө үзэлцээ түгэж ирсэн байна. За OpenAI-ийн зүгээс эдгээр хурамч бүлэг нь Хятадын засгийн газарт ажилладаг технологийн компани одоо хүмүүс юм а гэж бол хардж байгаач. За Америкчууд бол ихэвчлэн одоо өөрсдөдөө амьдарч байгаа газартаа нойрхон баригдаж байгаа эдгээр дата төвүүдийг бол шүүмжилсээр ирсэн. Тухайлах юм бол дуу чимээ, хит их усны хэрэглэнээс эхлүүлээд цахилгааны төлбөр нэмэгдэх, за мөн эдгээр олон төсөл хөтөлбөр компаниуд нь тодорхой хэмжээнд олон ажлын байруудыг бий болгохгүй гэж шүүмжилдэг. Түүнээс гадна ерөн томоохон технологийн компаниудын эсрэг Америкийн иргэд бол байр суурь илэрхийлсээр ирсэн. За тэд эдгээр компаниуд нь маш олон одоо ажлын байруудыг цомготгож түүнээс гадна өөрсдийнх нь хувийн мэдээллийг одоо алдагдуулж байна гэж үздэг. За зарим
одоо дата төвүүд буюу технологийн компаниуд өөрсдийнхөө үйл ажиллагааг Америкийн үндэсний аюулгүй байдлын төлөө хэмээн тайлбарладаг бол эсвэргээрээ энэ нь ард иргэдийнх нь хувийн амьдралд буюу ард иргэдийн амьдрал одоо ачаанда нуруундаа үүрэхэд бол их нөлөөлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг үнэндээ Америкийн одоо эдгээр том компаниуд хятадын нэрийг барьж өөрсдийнхөө дата төвүүдийг сурталчилдаг боловч нөгөө талдаа яг бодит тохирлыг нь ард иргэд нь үүрчнэ гэж инхүү Америкийн бол орон нутгийн иргэд шүүмжилж маргадаг. За хөгжингүй орнууд хиймэл оюуны бодлогын асуудлаар маргалдаж байгаа бол хөгжиж байгаа болон ядуу буурай орнууд харин хиймэл оюуны хөгжлөөс ялангуяа эдийн засгийн өрөг өгөөжөөс нь хоцорч байгаа тухай судалгааг Дэлхийн банкнаас өнгөрсөн 7 хоногт гаргасан. Тухайлах юм бол өнгөрсөн одоо 1 10-нд COVID-19, Орос Украины дайн, Ираны дайн зэрэг маш олон асуудлууд дэлхийн сорилтууд хөгжиж байгаа ядуу буурай орнуудад маш их сорилт эдийн засгийн бас одоо хүндхэн нөхцөл байдлыг авчирсан. За эдгээр улсууд мөн хиймэл оюуны хөгжлөөс ялангуяа хиймэл оюунаас олж болох энэ хөгжил дэвшлээс бол маш их хоцорж байгаа. За Дэлхийн банкнаас нийт дэлхийн одоо эдийн засгийн хөгжлийг 2.5% байна гэж энэ жил зарласан боловч энэ нь Ираны дайнаас болоод эргээд 1.3% хүрч болцсошгүй байгаа. За энэ хөгжиж байгаа болон ядуу буурай орнууд бол бүр багаар нөлөөлнө гэдгийг бол ийхүү анхааруулж байна. Түүнээс гадна дэлхийн нийт энэ дата төвүүдийн 25% л хөгжиж байгаа орнуудад ноогдох боломжтой байгаа бол хамгийн одоо ядуу буурай 24 орнд бол энэ бүр ноогдохч боломжгүй одоо үр шимээс нь хүртэгч боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Технологиос бол ингэж хоцорж байгаа гэсэн. За ийхүү Хятад Америкийн буюу дэлхийн хамгийн том эдийн засгтай хоёр улсын өрсөлдөх асуудал нэгээр нэмэгдэж байх зур дэлхийд дахин хиймэл оюуны энэ их хөгжлийг гүйцэж чадхааргүй нөхцөл байдалтай тулгархыг гэдэг айдас бас хэдийн хөндөгдөд эхэлсэн. За бид бүхний ердөө 10 гаруй жилийн өмнө үзэж байсан Ex Machina, Her гэх зэрэг одоо кинонууд хэдийн бодит амьдрал болоод эхэлчихсэн. Үүнээс илүү болох юм бол цаашлаад хүн төрөлхтний ирээдүй яах вэ гэдэг асуултуудыг харин хөтлөнгийн судлаачид дэвшүүлээд эхэлсэн ч томоохон технологийн компаниуд тэдний үгийг сонсохгүйгээр үл барам хөгжил бол одоо хэдийн явагдаад эхэлсэн гэдгийг гадны хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Өнгөрсөн 7 хоногт тэр бомтон технологийн гигант Elon Musk дэлхийн анхны их найзтан болсон тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татсан. За SpaceX компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэлснээр тус компани үүсгэн байгуулагч Elon Musk-ийн хүү өнгөрсөн баасан гарагт хөрөнгийн хэмжээ нь 1.1 их найд Америк доллараар үнэлэгдэж эхэллээ. За үүнээс өмнө их найд Америк доллар гэдэг бол дэлхийн цөөн хэдэн улс орны эдийн засгийн хэмжүүр. За сүүлийн 10 жилийн хугацаанд технологийн цөөн хэдэн томоохон компанийн зах зээлийн үнэлгээний хэмжүүр байсан юм. За 1 их найд Америк доллар гэдэг нь 1 тэрбумаас 1000 дахин их, 1 саяас сая дахин их ийм одоо өндөр үзүүлэлт. За Маскийн хөрөнгийн хэмжээ харин 2024 онд 195 тэрбум Америк доллар байсан бол өнгөрсөн онд 342 Америк тэрбум болж жилээс жилд огцом өсөж байжээ. За 1 их найд Америк доллар нь Elon Musk-ийн төрсөн нутаг болох Өмнөд Африкийн бүх найрамдах улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй 2 дахин их ийм үзүүлэлт. Олон улсын валютын сангийн 2026 оны тоо баримтаасаар авч үзэх юм бол тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 480 тэрбум Америк долларт бол хэлбэлцдэг юм байна. За Маскийн ихэнх хөрөнгө тэгвэл хаанаас бий болсон бэ гэх мэдээллийг та бүхэндээ товч хуургая. За SpaceX компани. Тэрээр SpaceX компанийн ойролцоогоор 42%-ийг нь эзэмшдэг. За SpaceX компани хөрөнгийн бирж дээр гарсан үед энэ хувьцаа нь ойролцоогоор 760 тэрбум долларын үн хүрсэн байна. Tesla-гийн хувьд харин хувьцаанууд нь ойролцоогоор 280 тэрбум долларын үн хүрсэн байдаг. За түүнчлэн Neuralink, Boring компани зэрэг бусад компаниуд бас нэмэлт хөрөнгө түнд одоо нэмж байгаа боловч яг энэ тоон үзүүлэлт дүнд нь бол их найдынхын үн дүнд бол ороогүй юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр түүний цаасан дээр бичигдсэн хөрөнгө буюу одоо ихэнх нь энэ хувьцааны үн дээр суурилсан байгаа. Ойролцоогоор 1 их найд Америк долларт хүрч байгаа. За SpaceX-ийн хөрөнгийн бирж дээр гарах нь одоо ингээ олон ажилтны ялангуяа энэ компанид маш эрт анхнаас нь хөрөнгө оруулсан хүмүүсийг бол хэдийн одоо сайтнууд заримыг нь бол тэрбумтнууд болгосон гэдгийг бол хэвлэлүүд мэдээлж байна. За түүний үнэлгээ нь буюу Elon Musk-ийн хөрөнгө бол жилээс жилд бол өсөн нэмэгдсэн бөгөөд одоо Швед, Тайван, Ирланд зэрэг улсуудын жилийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү ийм үзүүлэлттэй. За ийхүү 2020 онд ойролцоогоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн 35 дугаар байранд чагсаж байсан Elon Musk өнгөрсөн баасан гарагт дэлхийн анхны их найзтан болж хөрөнгийн үнэлгээгээр ийхүү одоо дэлхийд цолж байна.
Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.